할렐루야. 유럴 도르노 소변. 유럴 도르노. 네. Ямар мөнгөрцөг ямар энэний хязгаар хүртэл бид нэр эзний сайн мэдээг тунхаглана. Дээр нь чуулган маань бас давхар онлайн үйлчлүүд явуулдаг тийм ээ. Бид нэр өнгөрсөн 2 жил 6 сарын турш эхлэл, гитлэл, тооллого ном буюу Тоороо номыг дуусгаад одоо Йошуа ном руу орсон байна. Мэдээж Библийн судлалын хичээл маань нийт 60 гаруй улсаас тийм ээ Япон, Герман, Швед янз бүрийн улсаас 430 гаруй оюутнууд зүүмээр судлаад хамтдаа эснийг судалж байна. Дэлхийн бүх тэглэгээ тойроод өөр цагаас хагасаа өдөр болгон золиос гаргаад Европын албанаас орж байгаа хүмүүс нь өглөө 6 цагт, 5 цагт, зарим азар шөнийн 3 цагт бүр Балбын ван тулсаас хүртэл хүмүүс орж ирдэг тийм ээ. Олон монголчууд хамтдаа эснийг суулж ирээдж байгаа. Тийм болохоор эзэн энэ бөмбөрцөг байгаасаа гэж хүсээд харуулсан маш их хичээж авсан. Гэхдээ гоё урууц ингээ харахаар эзний нүдэнд дэлхий ингэж харагдаж байгаа. Энэ донд бид нар өчүүхэн тоос хаана ихтэй байж байгаа гэж бодохоор тэр гайхамшигтай бүтээгч эзэн болохны тухай бүгдээ хамтдаа өнөөдөр үзцгээе. Бид нар өнгөрсөн удаа Рахаб хэмээх эмэгтэйгийн тухай үзсэн. Рахаб чухам хэн байсан бэ гэдгийг бид нар үзсэн. Гэхдээ дахиад бид нар сайн сэргээгээд харах юм бол Рахаб хэмээх энэ эмэгтэй цаашдаа явсаар аваад Боаз хэмээх хүү төрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Рахабын хүү Боаз. Боаз хэний нөхөр вэ? Бас нэгэн итгэлийн баатар эмэгтэй Рутийн нөхөр Боаз. Ингээд Боаз Рут хоёроос цаашаа яваад Есүс төрөөд Есүс Давид төрснөөр Есүсийн ургийн бичигт биеэ үнэлэгч байсан Рахаб хэмээх эмэгтэй орсон тухай. Энэ эмэгтэй итгэлээр хэрхэн зөвтгөгдсөн тухай бид нар харсан. Амь тавин эзний хүмүүс туслахаас гадна тэр гайхамшигтай мэдээг улаан тэнгисийг эзэн хэрхэн хуваалсан, бүдэн шувууг хэрхэн дуулгасан, маннагаар өөрийн ард түмнийг хэрхэн удирдсан, тэр мэдээг нүдээр үзсэн Израильчууд итгээгүй байхад Рахаб Ерихо хотын хэрмэн дотроос сонсоод Йохова бурханд итгэсэн тэр итгэлээр энэ эмэгтэйгийн өнгөрсөн бүх гэм нүгэл амьдрал уучлагдсан эцэстээ Христ эзний ургийн бичигт нэрэн бичигтгэр хэмжээнд агуу гайхамшигтай үлсийг хүлээж авсан байна. Энэ эмэгтэй Боаз гэдэг хүүтэй гэдгийг бид нар харсан. Рутийн нөхөр Боазын тухай Рут номны 2 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байна. Тэр бол ард түмэндээ нэр хүндтэй. Ард түмний дунд хүндлэл авсан чинээлэг баян бөгөөд бурханлаг нэгэн байлаа. Зүрт нэгэн байлаа гэж хэлж байна. Энэ хэний хүүхэд вүлээ? Нөгөө биеэ үнэлэгч хэмээн дуудагддаг байсан Рахабын хүүхэд Боаз. Энэ утгаараа Боаз ямар хүн болж төлөвшсөнийг бид нар Рахабаас харж болно гэсэн. Өөрөөр хэлбэл бидний өнгөрсөн амьдралаар биднийг шүүж хардаг бурхан биш. Одоо байгаа итгэлээр бурхан биднийг хардаг бөгөөд энэ итгэлийн үр жимс нь хэн бэ гэвэл бидний үр хүүхэд хойч гэр бүл байна. Тэгвэл Боаз хэмээх энэ хүүгээ Рахаб хэмээх энэ эмэгтэй сул дорой эмэгтэй хэрхэн хүмүүжүүлсэнийг бид нар харж байна. Боаз найзуудтайгаа дар суудаг, тийм ээ. Боаз чинээлэг тариа талбай дээр ажилладаг найзуудтайгаа дар суугаад байж ах үед Наоми хэмээх хадам ээж байсан. Наоми Рутийг чамайг хууль ёсны дагуу авах зохистой нэгэн Боаз мөн бөгөөд чамд ингэж инэрэнгүү нэгүүлсэнгүү хандсан юм чинь чи Боаз дээр очихэд шин Рутийг биеийн туслаад гой хувцсыг өмсүүлээд Боаз руу явуулдаг. Ингээд шин дөлөөр бүх найзууд нь халамцаад согтоод ундсан хойно халамцуу байгаа Боаз хэмээх хэрэгтэй Рут орж ирсэн. Ингээд Боаз яадаг вүлээ? Жинхэнэ бурханлаг эр хүний зан чанарыг гаргадаг. Ямар зан чанар гаргадаг вүлээ? Рутэ байж. Хэрвээ чи хүсэж байгаа бол би бурхны үгийн дагуу, хуулийн дагуу зүрх байдал дотор, ариун байдал дотор чамайг хүлээж авъя. Тийм болохоор чи 50 гэртээ очиод амар. Маргааш би дааман хаалганы өмнө чамайг өөрийн болгож авах бол. Энэ бол ямар мундаг мужик, ямар бурханлаг зүрхт эрэгтэй хүн. Өнөөгийн 21-р зуунд ийм эрэгтэй хүн хэд байгаа бол
хэр олон байгаа бол энэ эрэгтэйг хэн хүмүүжүүлсэн бэ гэвэл Рахаб хэмээх нөгөө эмэгтэй хүмүүжүүлсэн. Тэр хүүгээ ийм хэмжээнд хүмүүжүүлсэн. Бурхан түүнийг ингэж өрөөсөн бөгөөд Юда уугийн нэгэнтэй зөв хурим хийгээд түүний өнгөрсөн хар бараан дурсамжуудыг Бурхан үгүй хийгээд түүнд цоошин амьдрал, цоошин ирээдүй, цоошин гэр бүлийг бүтээж өгч байгааг бид нар харж байна. Үүгээрээ Рахабыг Еврей Ром номон дээр итгэлээрээ зөвтгөгдсөн гэж. Хамгийн гайхамшигтай үйлчлэл. 12 туршид 40 жилийн өмнө очоод 10 нь бид нар чадахгүй, бид нар цагцаа юм байна. Тэд биднийг гიშгэн, няцлан, бид нар дийлэхгүй гэж үл итгээд Израилийн ард түмнийг боснуулсан байна. Итгэлээр унгааж Бурханаас буруу тийш нэргүүлсэн байна. Рахаб хэмээх энэ эмэгтэй 2 спай буюу 2 дагнууд юу гэж хэлдэг вүлээ? Эзэн хэдийн Ерихо хотыг танарт өгсөн тул зоригтой байгаад ир. Бүр ямар итгэл өгсөн гэвэл та нар энэ хотыг эзлэхээр ирэх үед намайг болон миний эцгийн нэрийг амьд үлдээж өгөөрэй. Өөрөөр хэлбэл бүрэн гүйцэд итгэсэн байсан гэж. Сонсоод итгэсэн. Харин үүлэн баг, галан багныг нүдээр үзсэн. Улаан тэнгис хуваагдахыг нүдээр үзсэн. Тэнгэрээс манна буухыг өглөө бүр 40 жил идсэн. Тэнгэрээс бүдэн шувуу буухыг харсан. Цүл газар, тусал усгүй газар, хатнаас ус олгоод гарахыг нүдээр үзсэн Израильчууд эзний өмнө итгээгүй. Олон гайхамшигыг нүдээр үзсэн боловч итгээгүй. Харин Рахаб сонсоод итгэсэн. Иймээс сонгосон Христийн үг. Итгэл нь Христийн үг. Энэ итгэлийг Бурхан сайшаадгийг Есүс эзэмээс хэлсэн байдаг. Дагалдагч нарын дунд амьдсан гэсэн чинь Томас ганцаараа эсвүүцд. Үгүй. Би Есүсийг амьдсан гэдэгт итгэх ёстой бол хавирган дахь соргинд нь гараа хийж үзээд даран дахь соргинд нь хурж үзчихэж би Есүс амьдсан гэдэгт итгэнэ гэж. Харин Есүс гарч ирээд юу гэж хэлдэг вүлээ? Шалом, амар тайван байна. Томас, чи миний хавирган дахь соргинд гараа өргөд үз. Чи миний гаран дахь соргинд хүрээд үз. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Үзээд бус, сонсоод итгэхсэд ерөөлтэй гэж. Энэ бол эзний гайхамшигтай төлөвлөгөө байна. Ингээ өнөөдөр бид нар Йордан руу орохоор зэгч байна. Йорданыг хэрхэн гатлахыг Бурхан Израилийн ард түмэнд зааж өгч байгаа. Бүгдээрээ 3 дугаар бүлгэр орж байгаа өнөөдөр Йошуа номын 3:1-ийг би таванд уншиж өгье. Ингээд Йошуа өглөө эртлэн босоод Израилийн бүх хүүгүүдийг хамт Шитимээс хөдлөн Йорданд ирээд гатлахынхаа өмнө тэндээ хонов. 3 хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж ард олон тушаар та нар өөрсдийн Бурхан эзний гэрээний авдрыг Левийн тахилч нар амнан явахыг хараад та нар байрнаасаа хөдөлж араас нь дагагтун. Харин авдар ба та нарын хооронд 2000 орчим тохой зай байх ёстой. Түүнд түхэж бүү ойртохтун. Та нар урд нь энэ замаар хизээж явж үзээгүй. Учираас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэх бол. За хаанаас хөдөлсөний дахиад тодтогж байна. Шитимээс. Өмнө нь энэ хоёр дахь үеийн Шитимд Беорын баалд мөрөгдөн завхаарсан, бузар мөг үлдэж гин дунсан эзнээс холдсон. Мэдээж Баламын зөвлөгөөгөөр Моабын хаантай хуйлдаанд унсан ба. Гэтэл одоо дахиад тэр Шитим хэмээх газраас дахин шинээр эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл Рахабын амьдралтай төстэй байгаач Рахаб дахиад итгэлээр шинээр амьдрал эхлүүлж байгаа шиг, шинээр гэр бүл эхлүүлж байгаа шиг Израильчууд Шитимээс шинээр уучлалаар болж байгаа. Гэхдээ үүнд нэг асуудал байна. Шитимээс бид нар Йорданд ирээд гатлахынхаа өмнө тэнд хэд хоног гэнэ? 3 хоног өөрсдөө ариусгасан байна. Энэ цензурыг бид нар бодож үзэх хэрэгтэй. Энийг цаана дахиад юу хэлж байгаа гэвэл Лев овгийнхан гэрээний авдрыг өргөж явах бөгөөд тэдний хоорондох зайн 2000 тохоо байх ёстой гэдгийг Бурхан зааж өгч. Йошуа номны энэ үеэс эхлээд 1-2 дугаар Самуэль, 1-2 дугаар Шаштар, цаашдаа Давид хааны үеийг хүртэл Филистичүүдийн хуарамгаас эргээд Иерусалимд гэрээний авдар Бурханы оршихуйд ирэх хүртэл энэ хууль дүрм чанга мөрдөгддөг. 2000 тохоо зай заавал байх ёстой. Та нар би өмнө нь хэлжсэн тийм үү? Нэг тохоо зай гэдэг бол хүний биеийн пропорцоос хамаарлаад хамгийн ихдээ 50, багадаа 40, дунджаа нэг 45-50 см гэвэл 2000 гэдэг чинь 1 км зай. 1 км зайны араас Израильчууд гэрээний авдрыг дагах ёстой. Тэрнээс илүү ойртож болохгүй гэж. Перес Уза гэмэх газар байдаг тийм. Давид хаан шин модон тэрэг хийгээд өөрийнхөө ойлгоцоо, өөрийнхөө бодолд түшиглээд
Бурхны үгийг судлахгүйгээр гэрээний авдрыг авчирдаг. Гэтэл тэнд уусаа хэмээх хүн гар хүрснээс болоод тэндээ үхдэг. Ингээд Давид хаан дахиж судлахад яадаг вүлээ? Гэрээний авдрыг шинэ үхэл тэргэн дээр очиж явуу гэж Бурхан заагаагүй. Юу гэж заасан гэвэл Левовгийн тахилч нар мөрөн дээр үүрж явах ёстой гэдгийг үгийг судалснаар ойлгосон Давид дахиад гэрээний авдрыг ном журмаар Иерусалимд оруулж ирсэн түүх гардаг. Тэд нар 2000 тохой зайн барьдаг. Энд дээр бид нар нэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Энэ бол эзэн Бурхны хэм хэмжээ. Яагаад гэрээний авдрыг километрийн хараас харж дагах ёстой гэж? Тэр гэрээний авдрыг чинь ойроос хараад явчих болохгүй юу? Илүү ойрхон 50-60 метр байвал амар юм шүү. Яагаад тэр хогоос километрийн зай гэвэл миний хараа муудаж байгаа сүүл үед би километрийн зайд гэрээний авдрыг олж харна хэн үрж яваагч харахад надад хэцүү. Гэхдээ яагаад Бурхан ийм зай тавих болов? Энэ бол хүн ба Бурхан хоорондын харилцан шүтэлцээ зааж өгч. Христийн ёс суртахууныг зааж өгч. Ямар ёс суртахуун бэ гэвэл туйлын төгс ариун Бурхантай хүн хичнээн ойрхон боловч Бурхан хичнээн хамт байгаач заавал boundary хэл хязгаар байх ёстой гэдгийг Бурхан зааж өгч. Бид нар эзний энэ төгс ариун, туйлын ариун, онц ариун, бүр төгсийн төгс хязгааргүй ариун гэдэг бодлыг Христ итгэл дотор умартаад эхэлдэг. Ялангуяа одоо 19-р зуун, 20-р зуун, 21-р зууны итгэгч нар энийг умартдаг. Тэд нар энийг умартахдаа юу урдаа барьждаг вэ гэвэл хайрын Бурхан, өршөөгч Бурхан, уужлагч Бурхан, энэргүй Бурхан гэдэг үгээр Бурханы төгс ариун байдлыг өөрсдийн дэндүү даваа гим нүгэлтэй хэмээх тэр заагийг, тэр 2000 тохой байх ёстой Христийн ёс суртахууныг үгүй хийж. Энэ бол бидний итгэлийг эвддэг Бурханы мөн чанарыг, мэс чанарыг үгүйсгэсэн Христ итгэлийн үйлдэл. Бид нар хичнээн Бурхантай дотно боловч, бид нар хичнээн мэдээж хайрын Бурхан, уучлалын Бурхан, ариун Бурхан, энэрэнгүй Бурхан, нэгүүлсэнгүй Бурхан гэдэгт аамен, аамен. Гэхдээ 2000 тохой зай юу хэлж байгаа гэвэл ёс зүй. Христ итгэл ёс зүй гэж. Хичнээн уужлагч, хичнээн өшөмгүй Бурхан боловч тэр хартай Бурхан. Тэр төгс ариун Бурхан. Хичнээн би чамтай хамт байна. Би чамтай ойрхон байна. Би чамтай хамт байх болно гэж Бурхан хэлдэгч, хичнээн мэдээж уучладагч, түүний төгс хязгааргүй онц ариун гэдэг тэр баундар хэм хэмжээсийг бид нар санаж авах хэрэгтэй. Тэр надад хайртай юм чинь гэж үгүйсгдэг. Бид нар сүм чуулганд янз бүрийн асуудал үүсгээр тэгж өвлөдөг хүмүүст тэг би нэг санаа яриа нийлж өгдөггүй. Зүгээрээ тамхи уу заах тэгж байгаа гарна үз. Арх уу зүгээр тэгээ уужгаад болд юм да. Бурхан ч уучлах юм да. Завхаарлуу зүгээрээ Бурхан тэгээд уучлана. Энэ мэдчлэн Бурханы төгс ариун хэмээх тэр цэнзүүрийг үгүй хийгээд хайрын Бурхан, өршөөгч Бурхан гэдгээр нөгөө гэрээний амдраас байх ёстой 2000 зай, 2000 тохой зай гэж Бурханы зааж өгсөн ёс зүй үгүйсгэн. Хичнээн төгс ариун хайрын Бурхан ч гэсэн тэр хартай Бурхан. Тэр заавал шийдвэрлэг өгдөг. Тэр тусмаа энэ завхаарлын тал дээр, энэ хулгайн тал дээр Бурханы ариун байдал, ёс зүйг уландаа гიშгсэн хүмүүсийн тухай Еврей Ром номон дээр хэлэхдээ тэд нар уучлагдана, амен, уучлагдана. Гэхдээ тэд нар түүдэг дундуур алсан мэт байх болно гэж хэлж байна. Та асж байгаа түүдэг дундуур алхаад гараад үз. Үсчин шатна, түлэгдэн, хуухлагдана. Та шийтгэл зэмлэл гарцаагүй авах болно. Тийм болохоор зүгээрээ чи завхаарч юм уу? Зүгээрээ чи хулгай хийсэн юм уу? Арх ууц юм уу? Худлаа ярьсан юм уу? Зүгээр Бурхан хайрын Бурхан гэж хэлэх зөвлөгөө туйлын шудраг Бурханы үгийн дагуу мөн үү? Чи гимших ёстой. Яагаад гэвэл Бурхан заавал хариуцлага өгдөг. Тэр байтугай туйлын төгс дэлхий дээр хамгийн даруй нэг Мосе хүртэл Меримагийн хадыг таягаар цогсноос болоод Аарон Мосе хоёрыг Бурхан юу гэдэг вэ? Өршөөхгүй, уучлахгүй гэдэг үү? Өршөөж уучладаг боловч Канаанд оруулдаг. Энэ юу гэсэн үг гэвэл заавал туйлын төгс ариун Бурхан заавал зэмлэл шийдэглийг өгдөг гэдгийг бодсноор бид нар эзнээс эмээх сэтгэлтэй болох ёстой. Өнөөдөр энэ Христ итгэлд ёс зүй гэдэг юм
Энэ Христ итгэлд ёс зүй гэдэг нь хичнээн хөгөөсөж байгааг бид нар олж харж байна. 21-р зуун, 20-р зуун та нар Европоос гаралтай кинонуудыг хар. Одоо энэ өсвөрийнхний үзэж байгаа кинонуудыг хар. Хүүхдүүдийг ухаантай, мундаг болгож харуулад, томчуудыг тэнэг, мангар, бүдүүлэг болгож харуулж байгаа. Хүүхдүүдийг гол баатар болгоод томчуудыг дайсан болгож харуулж байгаа. Дандаа ийм мессеж өгч байгаа. Хичнээн эцэг их үр хүүхдийг хайрлах ёстой юу? Хайрлах ёстой. Хүндлэх ёстой юу? Хүндлэх ёстой. Үр хүүхдээ уучлах ёстой юу? Уучлах ёстой. Гэхдээ хэн хэмжээ алдагдвал яах вэ? Үр хүүхдтэйгээ хамаагүй секси амьдрал, үр хүүхдтэйгээ хамаагүй арх уугаал, үр хүүхдтэйгээ найз нөхөд шиг болоод хүүхд нь орж ирээд аавыгаа андаа хөгшөө юу байна? Ирээ цээрэгөө харьцаа, ээжгээ өө их авгаа өнөөдөр ямар хоол хийсэн гих мэтчлэн харилцаа үүсгээд ивэл зүв. Хичнээн үр хүүхдтэй хайртайч, шаардлагатай бол амиа өхөр хэмжээнд хайртайч, эцэг эхийн үүрэг роль ёс зүй гэж. Үр хүүхдийн үүрэг роль ёс зүй гэж. Та нар гэртээ ганцаараа кино мэдэн шүү дээ. Тэрэн дээр гэртээ ганцаараа тэр хүүхэд ганцаараа байна. Кевин Маклей. Тэр яагаад ухаантай вэ? Гэртээ ганцаараа болчихсон. Түүний хамаатан сад ээж аав нь бүгдээрээ тэнэг. Яагаад юу мартаад явчихсан. Дээр тэр офицер, цагдаагийн офицер хүн хичнээн хулгайд ч гэсэн тэр хоёр том хүн үзэхэд хөгжилтэй ч тэр киноны мессеж нь юу? Ирээч томчууд тэнэг, том хүмүүс мангар гэдэг энэ ёс зүй гэр бүл байх ёстой ёс зүй харилцааг Европод үгүй хийж байгаа. Хүүхдээ загимж болохгүй, зэмлж болохгүй, шууд уцаар ярьдаг, шууд хүчирхийлж ин гэж аав ээжгээ шоронд хийх эрхтэй болгож хойгож байгаа. Энийг Библи юу гэж хэлж байна? 2000 тохоо гэж. Та нартай би хичнээн хамт байгаач би бурхан гэдэг байр суурийг та нар хүндэтгэх ёстой. Та нарт би хичнээн уучлж та нарын төлөө амиа өгсөн ч та нар гин нүгэлтэй хүн гэдгээ мартаж болохгүй. Бурхан гин нүгэлтэй хүн хоёрын хооронд заавал ёс зүй бөгөөд цэнзүүр хэм хэмжээ байх ёстой зааж өгч байгаа. Энэ хэм хэмжээ алдагдаж болохгүй бөгөөд энэ хэм хэмжээг сахин биелүүлж иж бид нар Христ итгэл ёс зүйг ойлгох бөгөөд эзнээс эмээх сэтгэлтэй болно. Эзнээс эмээх сэтгэл бол юу гэсэн үг? Даруус бөгөөд мэрэгэн ухааны эхлэл. Хичнээн хүүхэд, хичнээн миний охтууд, хичнээн миний хүү надтай дотн байдаг ч миний дөрөв ямар нэгэн байдлаар надтай айх эмээхгүй тоглодогч шаардлага тавих үедээ би хүчтэй шаардлага тавихад миний хүүхд чимээг болдог. Энэ юу гэвэл эцэг их хүн байх ёстой байранда байж аж хүүхэд мөн байх ёстой тэр ёс зүйн хэмжээгээ дагаж мөрдөж гэр бүл оршин тогтнодог. Үгүй бол та нар аав том цагдаагийн генерал хүүхэд нь болсон чинь яадаг вүлээ? Оршидөө мэрэгэн боожиг үзээгүй байхгүй бах тийм үү? Хүн хүчндээ эмэгтэй хүүхдийг доромжлол, арх уугаал, аавыгаа эцэг гэж ярьдаг. Ээжигээ их авгаа хоол хий, их авгаа дугаавай гэж ярьдаг. Энэ хичнээн хүүхдтэй хайртай уучлалдаг боловч ийм гэр бүлийн харилцаа цензуур байж болохгүй шиг Бурхан Христ итгэл хоёрын хооронд, Бурхан хүн хоёрын хооронд, тэр тусмаа Бурхан гим нүгэлтэй Нямка хоёрын хооронд зааг ёс зүй хэм хэмжээ гэж байна. Энэ алдагдаж болохгүй. Энийг бид нар хайраар дурддаж, энийг бид нар өршөөлийн Бурхан, хайрын Бурхан, инэрэггүй Бурхан, нэгүүлсдэг Бурхан, хамаагүй Бурхан гэж бодож болохгүй. Хичнээн Израилийн ард түмний дунд Бурхан хамт байгаач, өөрөө өдөрт нь дагуулж байгаач 2000 тохоо зай барих ёстой гэж тушааж байгаа. Бурхан энэ хэм хэмжээ хэл хязгаарыг давж болохгүй хэлж байгаа. Тэр бол таны бидний төсөөлж чадхаас ч илүү ариун Бурхан. Бүр ариунаас ариун миний мэдх ариунаас ч дээд хэмжээний онц ариун Бурхан. Харин би төсөөлшгүй гим нүгэлтэй оршихгүй гэдгийг бодож эхлэх үед, ухаарч эхлэх үед та гимшдэг, эзнээс эмээдэг болно. Үүн дээр дулдуудан ямар нэгэн уучлал энэ тэр гэхгүйгээр та эзнээс эмээж амьдрах юм бол таны дотор ариун сүнс ажиллаж эхэлнэ. Намайг Элрой Бурхан нэвт хардгийг мэддэг атлаа бид нар эмээдэг. Заримдаа би уурандаа хэн нэгэн хүнийг энэ мөнгөстэй нэргээд лана бастарт гараа ирсэн чинь амар ингэж сериэс хүлээж аваад зүгээр харж байгаа заа. Хайрын хацаар харж. Энэ мөнгөстэйгээ бодчихдаг шүү дээ бид нар. За чамаг гэж.
Тэгтээ хүртэл би айдаг. Яагаад гэж Элрой буюу хардаг бурхан миний бодол санааг, миний зүрхэндээ юу дээж байгааг хүртэл мэдж байгаа. Тиймээс би юу гэж боддгоо бол ямар би ингэж бодож болохгүй. Энийг үзэн ядаж болохгүй. Яагаад гэвэл эзэн намайг харж байгаа. Тэр намайг сонсож байгаа. Тэр миний ийм бодол зүрх дээж байгааг мэдэх юм бол эзэн тааламж. Хэрвээ та ингэж имээн эзнийг хүндэтгэж энэ баундрыг бурхан хүн хоёрын хооронд харилцаа, эцэг гэр бүл үр хүүхдийн харилцааны хэм хэмжээс ёс зүйг сахидаг шиг бурхан хүн хоорондын ёс зүйн харилцаа Христ итгэл ёс зүйг сахиж эхлэх юм бол 21-р зууны христчид бурханаас айдаг болж байна. Харин энэ хэм хэмжээ алдагдахаар ижил хүйстнүүдийн цуглаан. Та нар харсан уу? Ижил хүйстнүүдийн цуглаан. Христ юм нэ. Есүс итгэдэг нэ. Гэхдээ ижил хүйстнийг хүлээн зөвшөөрөв. Ижил хүйстнүүдийн Христийн чуулган дотор хоёр эрэгтэй хүн хурим хийгээд үнсэлтэд зогсож байгаа. Пастор нь ажиллаа. Энэ юу алдагдсан бэ? Хэм хэмжээс ёс зүй, Христ итгэл ёс зүй алдагдаж байгаа. Христ итгэгч хүмүүс караоке хийж байгаа. Христ итгэгч хүмүүс арх ууж байгаа. Нийлж тамхилж байгаа. Худлаа ярьж байгаа. Сүмийн барилга байшин барина. Ийм үйлчлэл хийн гэж бусдын өргөл хандивын мөнгийг дулдуудаж хувьдаа завшиг хэрэглэж байгаа. Энэ бусармаг зөв биш үйл явдлууд хаанаас үүдэлтэй гэж ёс зүй хэм хэмжээ алдагдаад бурхнаас имэж айхаа болсон учраас тэд нар бурхан уучлаа. Бурхан өршөөнгүй гэдэг бүх фокус өгсөн учраас алдчих. Тиймээс 2000 тохоо зай Израилийн ард түмэн заавал тэр гэрээний амтраас барих ёстой гэдэг энэ дүрм нь юу гэвэл би төгс хүчит ариун бурхан. Чиний төсөөлөхөөс ч ариун бурхан. Тиймээс чи гин нүгэлтэй хүн учраас хэдий би чамайг удирдах, чамтай хамт байж, чамайг хайрлаж, чиний төлөө зарлан зовлон амсах боловч, чиний төлөө Канааныг эзэлж өгөх боловч чамд хэм хэмжээ чи бит хоёрын хооронд зааг ялгаа гэж байх ёстой. Би бүтээгч бурхан, чи бол миний бүтээл гэдэг энэ хэм хэмжээг бид нар хайр өршөөл уучлалын бурхан гэдэг нэрээр дулдуудаад ирэхээр бидний Христ итгэлийн зарчим байх ёстой хэмжээс задарч үнцэн болж байна. Энийг бид нар бодож 2000 тохоо гэдэг бол миний амьдрал гарцаагүй байх ёстой зүйл гэдгийг бодож үзэх. Хэрэв өнөөдөр энэ чуулган ерөнхийлөгч хүрэлс өх ирнэ гэмэл тийм ээ. Тэгвэл бид нар яах вэ? Хамгийн цэвэрхэн утсан өмсөн, усанд орно. Юу өглөө 8 гэхэд ирэх нь байтугай өчигдөр ирээд энэ тонцсон байна. Бэлдээл, шал шавхаагаа угаагаад хамаг юм янзлал. Ерөнхийлөгч манаас үн дээр ирэх гэж байна. Тэгнь үстэй манай ахлагч нар 11-т уралдаж орж ирэхгүй. Манай ахлагч нар бол өчигдрөөрөө энэ хоноод хоолон тэгээ явж байгаа. Цэнгэгч ингэж суухгүй. Гадаа бүр цаас маас түүгээд хашаа хороогоо цэвэрлээд би ингэж зогсохгүй. Үсмүсээ засуулаад үнэртээ усмус түрхэд сууд болж байгаа. Яагаад Монгол улсын төрийн тэргүүн манаас үн дээр тоож ирнэ гэж байна. Тэгтээ та бод. Энэ цензур яаж алдагдсныг одоо хаа. Монгол улсын байтугай Америк, бүр Европ, Солонгос, Японы төрийн тэргүүнтэй хүнтэй зүүрлэхээргүй ертөнцийн захирагч, дээд тэнгэр бурхан, цорын ганц бурхан, агуу нэг өнөөдөр эзний өдөр бүр энд хүрэлцсэн гэж бидний дунд суудаг. Бид нар яагаад тоодгүй? Бид нар яагаад сүйд болдгоо? Энийг ёс зүйг бидний дунд энэ алдагдаж байгаа. Энийг бурхан байгаасаа гэж хүссэн учраас 2000 тохоо зайг заавал гэрээний амтраас барих ёстой зааж өгч байгаа. Ойрцсон хүн өгч байгаа учир шалтгаан бол энэ. Та нарын хүн би бол төгс бурхан, ариун нэгэн гэдгийг та нар үргэлж санаж ах ёстой гэдэг хэлж байгаа. Цаашаа нь уншийдэлээ. Тэгээд Йошуа хүмүүст өөрсдийг ариусгацгаа. Учир нь маргааш эзэн та нарын дунд гайхамшиг зүйлийг хийх болно. Йошуа тахилч настай ярин гэрээний амтрыг дамнан өргөд хүмүүсийн өмнө голыг гатлан яв гэсэнд тэр гэрээний амтрыг дамнан өргөд ард олонны түрүүнд яв. Эзэн Йошуад би Мосетэй хамт байсан шиг чамтай хамт байх болно гэдгээ тэдэнд мэдүүлэхийн тулд өнөөдөр би чамайг бүх Израиль дахны нүдэн дээр өргөмжилж эхлэх болно. Харин чи гэрээний амтрыг дамнан яваад тахилч нарт тушаан
та нар Йордны усны зах руу ороод Йордны дотор зогсож байх тун гэж хэлгэлээ. Тэгээд Йошуа Израилийн хүүгүүдэд нааш эзэн бурхныхаа үгийг сонс гэж хэлв. Йошуа хэлэхдээ үгээр дамжуулан амьд бурхан та нарын дунд байх бөгөөд та нарын өмнө Канаанчууд, Хитчууд, Хивичууд, Перисчууд, Гиргашчууд, Аморчууд болон Юбусчуудыг заавал гон зайлуулах болно гэдгийг та нар мэддэг вэ гэж. Өөрөөр хэлбэл юугаар хэлж байна? Энэ том Йордан бол хуваагдаж буй энэ нөхцөл байдал юугаар хэлж байна гэвэл Йошуа ард түмнийг дуудаад юу хэлж байна? Ариуслыг мушигтэн гэж хэлж байна. Ариуслыг мушихгүйс гадна эзнийхээ үгийг сонс гэж хэлж байна. Үгийг сонс. Бүх агуу үйлчлэл, бүх гайхамшиг юунаас эхэлж байна гэвэл үгийг сонсохоос. Ойлгож байна. Үгийг сонсохоос. Та нар яада гэдэг үг. Хуучин гэрээр хамгийн анх Эхлэл номны 2-р бүлэг дээр 4-р бүлэг, 3-4-р бүлгээс гардаг. Юу вэ гэвэл Адам эхнэр Еватайгаа унтаж хэн төрдөг вүлээ? Анхны алуурчин Каин төрдөг. Том хүү Каин төрдөг. Адам эхнэр Еватайгаа унтаж гэдэг тэр монголоор орчуулсан үг еврей хэлэн дээр юу вэ гэвэл яада гэдэг үг байна. Энэ яада гэдэг үгний утга нь юу юм гэхээр олон утгатай. Амталж мэдсэн гэсэн утгатай үг байна. Мэдсэн, ойлгож ухаарч мэдэрсэн гэсэн. Тэгэхээр энэ үгийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр хэн нэгэн хүнд оюунагчд би одоо сүйтэй цай тайлбарлая. Оюунагч амьдралдаа ууж үзээгүй. За ингээд гурилаа хуураад, шар тос хийгээд, ус хийгээд, буцлаад, аагаа хийгээд, тэгээ сүүгээ хийгээд, утгаазаа өхрийн сүүгээр ийм амттай болно. Нэг ийм тунгалаг амттай ч гэдэг юм. Хоньны сүүгээр ийм сарлагын сүүгээр ийм өтгөнд харагдахгүй болно. Ингэж мянга яриад ойлгохгүй. Мянган номлол сонсоод өөрчлөгддөггүй шиг мянга яриад ойлгохгүй. Харин яада буюу амталж мэднэ гэдэг нь шууд харж гэж байгаа сүйтэй цай чанаад амтлуулвал оюунагч аваад гой амттай байна. Ингэж ойлгож байна. Энэ мэдрэмжийг хэлж байна. Мөн тэгвэл энэ сонсох гэдэг үг нь еврей хэлэндээ яг юм утгатай. Үгийг сонс гэж Йошуагийн дуудаж байгаа нь зүгээр чихээр 50% сонс гэж байгаа юм биш. Ойлгож, хүлээж авч, итгэж, ухаар гэдэг утгыг агуулж байна. Бид нэр энэ хүртэл хичнээн олон гой номлол, гой сургаалууд, гой библийн хичээл сонссон билээ. Байхгүй шүү. Тийм ээ? Байхгүй болчихсон. Харин ямар нь үлддэг гэж яг тухайн үед та бидний зүрхийг хатгсан. Яг ойдон ёгкитл орж ирсэн тэдгээр үгс үлдсэн байна. Энэ бол та ойлгосон үг гэсэн. Тэр яада хэмээх мэдрэмжийг ингэж ойлгуулад. Ингэж эзний үгийг ойлгосны дараа Йордан бол хуваагдсан болохоос, ариуслыг мушигсны дараа хуваагдсан болохоос зүгээр л энэ заамд орж ирээд эзэн минь сургалтын төлбөрөөр гэхэд маяг өгчөө. Урдчилж бурхны өмнө бид нэр хим хэмжээ, зааг, ялгаа, мөрдөх ёстой зүйл, хүлээн зөвшөөрөх ёстой зүйл, итгэх ёстой зүйл, дагах ёстой зүйл, хүлээж авах ёстой зүйл, даруусах ёстой зүйл гэж бидэнд байдаг. Ийм хүмүүс гайхамшиг үзнэ гэдгийг Йошуа маш тодорхой ард түмэнд хэлж байгаа. Израильчууд зүгээр л Йордан хуваачаагүй яасан гэнэ үү? Урдчлан олон зүйлийг бэлдсэн учраас энэ гайхамшиг бий болсон. Энгийн зүйл биш. Энэ бол гайхамшиг. Ийм хүмүүс бийсэн өөрийн гайхамшигыг өгдөг тухайг Бурхан сануулж хэлж байна. Нөгөөдгөө бид нэр саяны уншсан хэсгээс харах юм бол би та бүхэнд уншиж өгье. Канааны 7 үндэсний тухай нэрлэж байгаа. Канаанчууд, Хитчууд, Хивичууд, Перисчууд, Гиргашчууд, Аморчууд, Юбусчууд. Энэ бол Канаан нөлөөнд байдаг 7 том хаантай 7 том үндэстэн. Энээс өөр зөндөө жижиг байгаа. Аяи хотмод жижигүүд байгаа. Гэхдээ Канааныг төлөөлөн энэ 7 хаанаар ярьдаг байхгүй. Заримдаа Канаанчууд гэвэл зөвхөн Канаанчууд биш. Энэ үндэстнүүд энэ 7 ордог бөгөөд заримдаа Аморчууд гэж дуудах нь ч бий. Яг гэвэл цаашдаа бид нар өөр номон дээрээс үзэхээр Аморчууд гэвэл зөвхөн Аморчууд гэж бодоод байдаг. Үүнд энэ 7 үндэстэн хамт орсон байдаг гэдгийг харуулж байна. Ингээд бид нар гэрээний амтрыг аваад алхасан. 13 дугаар зүйл дээрээс бүх газар дэлхийн эзэн болох эзний амдрыг дамнан яваад тахилч нарын хөлийн уул Йордны усанд тавигдан зогсмогч Йордны урсгалан таслагдж дээрээс улсаж байгаа ус овоорон тогтхуулна гэдгийг зааж өгч байна. Яг энэ зааварчилсан нар болж байгааг бид нар харж байна.
Ингээд ард олон Йордны гатлгаа Манхна буулган хөдөлж гэрээний амдрыг дамны яваад ахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа. Ургац хураалтын өдрүүдэд Йордан бүх эргээ халин үерэлдэг байв. Авдрыг дамны яваад ахилч нар Йордны орж хөлөө усан зэн захад дүрмэгч дээрээс урсаж байсан ус Заританы ойролцох орших Адам хотын хав нэлээд хов цай тогтон овоороод Давс тэнгис буюу Арабагийн тэнгис рүү урсаж байгаа ус бүрэн тасарч. За энэ хэсгийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Юу вэ гэвэл тахилч нарын хөл Йорданд ороод зогссон төрүүлээ. Километр өмнө яваа шүү дээ. Тэгээд тэд нар шагаагаар усан татаад тахилч нар гэрээний авдартай зогсох мөчид яасан гинэ? Йордны утас Заританы хөндөй, Адамын хөндөй гэдэг чинь Ерихогоос нэлээд дээшээ Ябок голын уулзалт гэсэн ус тасарч байна. Энийг уншсан олон пастор, олон номлогч нар ингэж номлодог. Харж байна уу? Тахилч нарын хөл усан зогсох үед Йордан хуваагдсан шиг өдөртөгч хүн пасторууд бусдаас төрүүлж зовлоос гаргаж бусдаас төрүүлж усанд орон зогсох ёстой гэж. Амен. Гэхдээ та нэг зүйл бод. Өдөртөгч пастор тахилч нарын хөл усанд ор зогсноос болж Йордан гол хуваагдсан уу? Тэдний мөрөн дээр байгаа гэрээний амтар тэнд орсон учраас хураагдсан үү гэдэг. Энийг хүнд хамааруулж ярьж эхлэхээр бид нар төөрдөг. Пастор тахилч өдөртөгч хөлөө төрүүлж ард түмнээс төрүүлж Йордан руу ороод гიშгсэн учраас Йордан хуваагдчихлаа гэж ярьдаг. Үгүй, түүний нуруунд дээр юу байгааг санаач. Түүний нуруунд дээр гэрээний амтар буюу Христ эзний оршихуй байна. Би өмнө та бүхэнд ярьж байсан. Иерусалим руу Есүс эзнийг анх ороход юу унаад ордог лээ? G-класс ундаг лөө. Ланд 300 ундаг лөө. Юу ундаг лээ? Дудран илжиг унаад ордог. Тэгээд Иерусалим руу орж ирэхэд ард түмэн яадаг вэ? Хосаана, Хосаана! Давид хааны удам түрүү бид нар дууссан шүү дээ. Хувцаа тайлаад урдуур нь дэвшиж газар гიშгүүлэхгүй. 70 модны навчаар замын засаад Есүс эзнийг урьж оруулав. Энэ үед илжиг юу гэж бодсон тухай би танарт ярьж байсан. Энэ үед илжиг дотроо ингэж бодсон юм. Би ямар агуу адгуус вэ? Би чи амьтад дундаас ийм лаг амьтан биш. Эдгээр хүн төрлөخت намайг ингэж хүндэлж штэ гэж илжиг дотроо баярлж явсан гинэ. Харин асууя. Хүмүүс яагаад дээлээ тайлж дэвсэх болов? Яагаад Хосаана Давид хааны удам гэж хэлсэн? Илжгийг хүндэтгэн мөргсөн гэж юу? Түүний дээр буу Есүсийг тэд нар хүндэтгэн мөргсөн. Тиймээс өнөөдөр байгаа пастор, ахлагч, удирдагч нар та бидний хүмүүс сонсож хүндэлж байгаа шалтгаан юу юм? Нямка мундаг болохоор, нямка гоё ярьдаг болохоор, нямка гоё дуулдаг, дуу зохиодог болохоор уучлаа. Түүний дээр буу Есүс эзнийг хүндэлж байгаа. Тиймээс одоо энэ гэрээний амтрыг тахилч нар, удирдагч нар Йордан зогссон учраас хуваагдсан гэж үзэх нь учир дутагдaltaй. Тэдний мөрөн дээр буу гэрээний амтар байсан учраас Йордан хуваагдсан. Христ итгэлд удирдагч нарыг олон хүмүүс хүндэлдэг нь, олон хүмүүс сонсдог нь тэд нар мундаг учраас биш. Харин тэр илжиг шиг учраас. Түүний дээр Есүс эзэн сандаалсан байгаа учраас, түүнийг эзэн сонгосон учраас хүмүүс ахлагч пастор удирдагчтай хүндэлдэг. Шалтгаан юу вэ? Түүний дээр Есүс байгаа учраас. Бурханд амьсан учраас. Тиймээс хүнд фокус өгч Библийг ойлгож болохгүй. Библи хизээж нэгэн фокус өгөөгүй. Библи үргэлж Бурханд фокус өг. Есүс фокус. Ойлгож байна. Тийм учраас тахилч нар усанд хөлөө тавьснаас болж биш. Тэдний мөрөн дээр гэрээний агуу авдар бөгөөд Бурхны ариун оршихгүй байсан учраас Йордан бол хуваагдсан юм. Тиймээс Христ итгэл мундаг пастор ахлагч, мундаг номлогч, мундаг хүн байлаа гэж гайхамшиг тохиолддог биш. Түүний дээр Бурхан ажилласан учраас хааныг үнэхээр гайхамшиг тохиолддог үнэн. Тэгвэл та тэр илжгийг, тэр тахилчийг магтах ёстой юу? Түүний дээр бүү гэрээний амтрыг хүндэтгэн мөргөж, илжлэлээр залсан даруй Есүс эзнээр хүндэтгэн мөргөх ёстой. Энийг бид нар бодож үзэх ёстой. Тэгвэл таны хараа өөрчлөгдөн. Та хүнийг биш Бурхныг харж эхэлнэ. Та хүнийг биш Бурхныг сонсож эхэлнэ. Таны дотор ариун сүнс ажиллаж эхэлнэ. Таны дотор эзний үг орж ирж, эдгэж, өршөөж, уучилж, шинчилж, босгож, өрөөлөж.
Хамгийн сүүлийн ишлэлийг бүгдээр уншаад хамтдаа залбирая. 17. Бүх Израиль үндэстэн даяараа Йорданыг хуурай газраар гаталж дуустал эзний гэрээний амдрыг дамнан яваа тахилч нар Йордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогслоо байлаа. Ямар үг олж ирж байна? Хуурай газар. Бурхан одоо 3 дахь удаага хуурай газрыг бий болгож байгаа. Хиний төлөө? Таны төлөө? Миний төлөө? Гинтээ бидний төлөө? Хамгийн анх Бурхан бидний төлөө хуурай газрыг бий болгохдоо Эхлэл номны 1-р бүлгийн 9-дэр Бурхан оёоргүй гүн харанхуй дунд гүн цэнхэр усан дунд газрыг таслан бий болгодог. Гэрэл бүтээснийг гэнэ. 3 дахь өдрөө Бурхан хүн төрлөختөнд зориулан хуурай газрыг бүтээлээ гэж гарч. Тийм байгаас Эхлэл номны 1-ээс дээр гарсан. Гарч. Хуурай газрыг таслан бий болгосон. Хуурай газрыг Бурхан бий болгосон шалтгаан юу гэнэ? Оёоргүй гүн харанхуй дунд бидний өнгөрсөн амьдрал ямар оёоргүй гүн харанхуй хэлбэр төсөхгүй лээ. Хизээ дуусах нь мэддэхгүй зовлон шаналл, ганцаардал, орхигдол, гүжиг бүтэглэг, сул дорой оёоргүй гүн харанхуй тэр амьдрал Бурхан бидний дотор анх хуурай газрыг ил гаргаж ирэн надад зориулсан гацгүй мэд газар гарах замыг зааж өгсөн. Тэгвэл 2 дахь удаага хуурай газрыг хизээ бий болгосон бэ гэвэл Израильчууд Египтээс сухтаагаад улаан тэнгис бууж тулж ирд. Улаан тэнгис тулж ирээд эргээд хартал хойно Египтчүүд алах гээд ирсэн. Урагшаанаа яваа гэхээр улаан тэнгис бидний амьдрал зөндөө үе ирдэг. Хаашаа яахаа мэдэхгүй. Дээшээ тэнгэр хоол доошоо газарддаг. Юу болох нь үл мэдэгдэх тэр шүн Израильчууд яаж хонсон гэж ийшээ явж улаан тэнгис живж өгөхгүй. Эсвэл эндээс ирж байгаа Египтийн цэргийн гарт цавчуулж өгөхгүй. Хүүхдээ тэргээд эхнэр хань ижлээ тэргээд хайртай хүмүүстэйгээ шүнжэнгөө шаналж уйлж ганцаардж байсан. Яг л та бид нар шиг зовлон амьдралд ирэх үед бид нарыг нүдэх үед бид нар яах гарцгүй болсон тэр үед хаачгаа мэдгүй тэр үед таны нулимс туслуулан шүнжэнгөө хөвтөжсэн тэр үед ганцаараа шаналж хэд хуваалцгаа мэдгүй харанхуй шүн дэрээ нулимсаараа норгон байж хонсон тэр шүн Бурхан харин хуурай газар бүтээж байгаа. Тэр шүнжэнгөө дорны хууль салхийг үлээсэн улаан тэнгисийг хуваагаа зогсохгүй хэдэн мянган жил доорн байгаа тэр намаг балчиг шиг ёроол руу настай хүүхдүүд живж өгөхгүй тул шүнжэнгөө хуурай салхиар үлээж хуурай газрыг бий болгосон тухай гítэл номд өгүүлж байна. Ингээд тэр хуурай газраар тусалж ус гიშгэхгүй Израилийн ард түмэн гарт. Энэ яаж гарцгүй мэд газар эзэн гарт гарцыг 2 дахь удаага бий болгосон. 3 дахь удаага тэр мөн хуурай газрыг бүтээсэн. Тэр нь хаана гэнэ? Өнөөдөр бидний өмсөж байгаа Йошуа. Хүсэл мөрөөдөлтөө 40 жил цөлөөр тэнүүжлэн байсан тэр амлалтын газар сүү бал урссан газар Канаан руу орохын өмнө Бурхан дахин тэдэнд зориулан хуурай газар зах бэлдэж өгч байна. Энийг бид нар маш сайн бодож үзэх хэрэгтэй. Энэ хуурай газрыг эзэн бидний төлөө бэлдэж өгдөг. Хэрвээ та итгэх юм бол хэрвээ та тэр Христ итгэлд ёс зүй даган мөрдөж баримталдаг бол хэрвээ та эзнээс чин сэтгэлээсээ имэн амьдрдаг бол Бурхан таны амьдралын гарцгүй бүх талбар дээр хуурай газрыг бүтээж өгөх болно. Хэрвээ та эзнийг чин сэтгэлээсээ шүтэн биширч түүний даган мөрдөж түүний үгийг сонсож итгэж түүний үгэнд амьдралаа даатгах чаддаг бол таны амьдралын гарцгүй мэд тулгамдсан бүх газар Бурхан хуурай газрыг бүтээж өгөх болно. Та шүнжэнгөө мандгүй шаналж уйлж байсан ч таны төлөө шүнжэнгөө Бурхан мэдхгүй хаа нэгтэй газар чинь таны хизээж үзээгүй арга барилаар таны төлөө тэр ажиллаа хийн хуурай газрыг бүтээж авах. Өнөөдөр та мандгүй дархан сууж хахад таны төлөө Америкт хаа байсан Солонгос хаа байсан Улаанбаатар хаа нэгэн газар Бурхан хуурай газрыг бүтээж байгаа. Хэрвээ та итгэх юм хэрвээ та түүний үгийг хүндэтгэн мөргөж түүнээс имэн шүтэж дагаж биширж амьдрах юм бол үгийг нэгтэй байх. Тэр өөрийнхөө амласнаар хуурай газрыг бидэнд бүтээж өгнө. Тэр гарцгүй мэд цөлгөж гарах гарцыг зааж өгнө.
Амен. Тиймээс бүгдээрээ өнгөрсөн 7 хоногт үзсэн шиг Рахаб шиг даруй итгэлтэй сэтгэлээр зүрхэндээ улаан яатай мөн Йошуа шиг Израилийн ард түмэн шиг эзнээс эмээ хүндэтгэн байж түүнийг хүндэтгэн дагж түүний үгийг сонсож үгийг хэрэгжүүлж үгийг ойлгож үгийг ухаж үгийг бясалгаж Библийн үг төвтэй амьдарч Бурханаас эмээж түүнийг хүндэтгэн ёс зүйтэй дагаж амьдрах юм бол таны амьдрал хизээж бухардал байх боломжгүй. Таны өмнө байгаа ямар ч улаан тэнгис, ямар ч Йордан гол, ямар ч уур толгод, ямар ч Ерихо хот үрдс бол нурах бөгөөд хуваагдан задрах бөгөөд таны өмнө хаач явах хуурай зам гарах бол. Үүнийг Бурхан хийж тэр ажиллаж байгаа. Тиймээс яг одоо ганцаардл гуниг хүнд хэцүү үе байгаа бол би таныг уриалахыг хүсэж Бурханы үгээр өөгшүүлэн уриалахыг хүсэж гарцгүй мэд газар тэр гарах замыг заадаг. Хэрвээ гарах гаргалгаа танд харагдаад бодогдоод байвал Бурхан ажил та өөрийгөө түн нэг өрсөн таадаг. Та өөрийнхөө амьдралыг үгэнд зориул. Эзний үгийг хүлээж ав. Та илүү даруус. Тэгээд эзэн дүү шилт. Тэгвэл тэр гарцаагүй сүнслэг толбрууд дээр хуурай газруудыг бүтээж өгнө. Тэр ингэгчд бид нарыг сонгоо авсан. Гэрээний амтар Йордан голд ороо зогсоход Йордан гол зогссон. Түүнээс хэдэн мянган жилийн дараа Йордан голд хэн орж баптизм хүртснээр Бурхны агуу ажил, авралын ажил эхлээд та бид нар аврагдсан байна. Хэн? Есүс эзэн Йордан голд орон баптизм хүртснээр тэр агуу авралын ажил эхэлсэн. Үүний сүүдэр Иохан номон дээр гэрээний амтар Йордан голд орж зогссноор хуваагдчих. Тэгж хуурай газар бэлдсэн шиг Есүс та бидний төлөө дахин олон мянган жилийн дараа өөрийн биеэр ирээд Йордан голд булхан ариун сүнс тагтаа шугам мэт бууж ирэх тэр агшин Йордан голын дотор сүнслэг хүлээсүүд тасран та биднэрт агуу гайхамшигт энэ аврал өгөгдсөн. Тиймээс түүнийг хайрлан эмээ хүндэтгэн амьдарцгаая. Амен. Тэр хамтдаа залбирanгуйцгаая.